За тэгэхээр манай улсад Улаанбаатар өвчнөө зөвөрлөгдсөн тохиолдол 4 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд маань дандаа Вьетнам улсаар дамжин аялсан ийм үйл өмчтэй хүмүүс байгаа бөгөөд 3 хүүхэд, 1 том хүн бол бүртгэгдсэн байж байгаа. За хүүхдүүдийн хувьд бол тархлаажуулалтанд бол хамрагдаагүй хүүхдүүд байсан байна. За эдгээр хүмүүсийн хавьтал 600-аад хүн бол манай улсын хэмжээнд байна. За эдгээрээс бол манай аймгийн хэмжээнд бол тухайн онгоцонд хавьталсан 1 хүн бол ирсэн байж байгаа. Тэгэхээр хавьтлын маань арга хэмжээг бол цаваад ингээд ажилласан байна. За манай улсын хэмжээнд Улаанбаатар өвчний тохиолдол бол 2024 онд нэг одоо бүртгэгдсэн. За тэрнээс өмнө бол 15-аас 16 онд бол нэлээд өндөр дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж явсан байж байгаа. Тухайн 15-аас 16 онд бол 53700 гаруй хүн бол өвдснөөс за 50-аас дээш хувь нь бол 0-аас 2 насны хүүхдүүд байсан байна. За 130 гаруй хүүхэд бол нас барсан. Эдгээр юм бол 90-ээс дээш хувь нь бол 0-аас 1 насны хүүхдүүд бол нас барсан юм зүйлстэй байсан. За манай аймгийн хэмжээнд бол тухайн 15-16 онд бол 1000 гаруй хүн бол хүүхэд бол том хүмүүс бол өвдсөн байна. Эдгээр юм бол 30 орчим хувь нь бол 0-аас 1 хүртэлх насны хүүхдүүд байсан бол за 4 тохиолдол бол нас барсан юм үзүүлэлттэй байж байгаа. Тэгэхээр эдгээр тохиолдол өвчлөл маань ингэ зөөвөрлөгдөж орж ирснээрээ бол хүн амын дунд халдвар үүсгэх дэгдэлт болох бол маш бас өндөр эрсдэлтэй байна. Эрүүл мэндийн салбар болон улсын хэмжээнд бол тухайн өвчин сэргийлэх хариу арга хэмжээг авах төвчлэн төвшин шилжин ажиллаж байна. За ийм учраас бол хариу арга хэмжээний хувьд Улаанбаатар өвчин маань бол тархлаажуулалттай өвчин учраас вакцинжуулалтыг бол вакцинжуулалтын насны хүмүүс маань бол өргөн хүрээнд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байгаа. За манай аймгийн хэмжээнд бол 16000 гаруй хүүхдээс бол 13500 орчим нь бол нэмэлт тундаа хамрагдсан. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд маань бол одоо 2 тундаа товлынхаа 2 тунд хамрагдсан ч гэсэн нэмэлт тундаа хамрагдах боломжтой байгаа. За тэрнээс гадна 18 хүртэлх насны хүүхдүүд маань товлын вакцинд дутуу хамрагдсан бол тархлаажуулалтынхаа нөхөн дархлаажуулалтаа журмын дагуу вакцинд хамрагдаж байгаа учраас дээрх хэлсэн тохиолдлууд маань өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ одоо хариалал харгалзахгүйгээр очиж вакцинжуулалтанд хамрагдана.